Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэдээгээр Нью-Йорк хотын La Guardia нисэх буудалд газардаж байх үед гал унтраах машинтай мөргөлдсөн харамсалтай мэдээ хүргье. ABC телевизийн их сурвалжийн мэдээлснээр Канадын Монреаль хотоос хөөрсөн Air Canada Express компани нислэг 22-ны орой буух үеэр осол гарсан байна. Ослын дүрс бичлэгээс харахад онгоцны урд хэсэг ноцтой гэмтэж, хамар хэсэг нь гал унтраах машин дээр гарсан байдалтай байгаа нь мөргөлдөө хүчтэй болсныг илтгэж байна. Тус онгоцонд нийт 76 зорчигч, 4 багийн гишүүн зорчиж явсан бөгөөд ослын улмаас ахмад нисгэгч болон туслах нисгэгч амь өргөдөж 2 хүн бэртэж гэмтсэн байна. Мөн гал унтраах машинд байсан 2 хүн хүнд гэмтэл авжээ. Урдчилсан мэдээллээр онгоц ойролцоогоор цагт 48 км хурдтай явж байх үед хөөрөх болон буух зурвасын хооронд хөндлөн гарах гэж байсан гал унтраах машинтай мөргөлдсөн гэж үзэж байна. Энэхүү ослын улмаас La Guardia нисэх буудал төрөх хугацаанд хаагдаж нислэгүүдийг өөр нисэх буудлууд руу шилжүүлэх, заримыг нь буцаах зэрэг арга хэмжээ авч байна. Уг ослын шалтгаан нь одоогоор бүрэн тогтоогдоогүй байгаа ч холбоо харилцааны алдаа, хөдөлгөөний цагийн зөрүү нь гол шалтгаан байх магадлалтай гэж үзэж байна. Баярлалаа.